Слей мамаас далайн эрэг дээрээс Бертатын City Beach-ээс мэдчилж байна. Өглөөний 6:45 одоо бараг 45 болсон байгаа. Манай гэр талаагаас 25 минутын зайтай байдаг. Бүр айгүй ойрхон. Өөр далайн эргүүд байгаа л да. Бүгдээрээ 30 минут, 40 минут гээд манай одоо энэ City Beach гээд энэ эрэг маань яг 25 минутын зайтай байдаг. Тэгээд би өглөө босоод 6:15 гэж босоод наашаа 25 минут яваад тэгээд одоо 6:45 болж байна. Яах удаа гээд эрэг дээр өглөө эрт ирж үзэж байна. Тэгсэн чинь бүр зогсоол алдахгүй. Бүх ингээ паркинг дүүрсэн. Тэг бүх кофе шопууд нь дүүрсэн. Эрэг дээр бүр амар хүн байд юм байна. Тэгээд яагаад өглөө эрт ирсэн бэ гэсэн чинь ингээд миний ингээд нэг юм дотор бодож яваад идэг юм хүсэл гэх юм уу, мөрөөдөл гэх юм уу, нэг тийм зүйл нь юу вэ гэхээр ингээд өглөө болгон юм далайн эрэг дээр гүүх юм уу, далайн усанд орох нэг тийм юм бодол ингээд миний дотор байдаг. Би ерөөсөө энд ирснээс хойш тэрийгэ биелүүлнэ гэж бодоод ерөөсөө биелүүлээгүй. Сая яг ингээд бодсон чи би ер нь энд 2 жил амьдрахад хэдэн удаа далайн орсон бэ гэж бодсон чинь. За ингээ өнгөрсөн жил айгүй их орсон байгаа байхгүй юм. За ингээ дор хаяж нэг 7 хоногт бол нэг ер нь 14 хоногт нэг ер нь орчод байгаа. Тэгэн гут энэ жил яасан бэ гэсэн чинь энэ жил ингээ 100 бараг дуусгаад 100 ингээ дундаа орсон байхад би нэг их удаа далаа орсон байгаа байхгүй юу? Энэ жил тэгэхээр яаж ийн гэсэн чинь нөгөө нэг эхлээл амар шинхэн сонирхон дээрээ далаа үзээгүй дээрээ ирснэ. Одоо болохоор ингээ далаатай ойрхон байгаад баян ингээ далаа хараад гисэн чинь за тааш бууч далаараа тэгсэн чи далаага тоохол эхэлсэн. Далаа явъя гэхгүй, талаа руу оръё гэхгүй нэг тийм ямарсан за яах вэ ч л эдэм чиндээ гэсэн бодолтой. Тэгэхээр дээрэс нь залхуурч эхэлж байгаа хгүй. Ингээл амар хэм бэлдээл хөөхтүүдээ аваал буцаж ирээл далаад орчаал буцаж хараал бүх юмнуудаа угаагаал илсээ цэвэрлээл хөөхтүүдээ усанд оруулаад тэгээл бүх усных навцнуудыг угаагаал далайн тоглоомнуудын янзлал, далайн сандал мандалнуудын янзлал тэрнээс бас амар төвөгшөөгөөд төвөгшөөдөг сүлдээ болоод байгаа хгүй. Тийм гот одоо ингээд 2026 он эхлээд өөрийнхөө одоо юу гэдэг хий гэсэн юм шууд тэр дорн босоод хийцдэг байя гэд өмнөх бичлэгээр оруулсан шигэ. Одоо яг өглөө босоод сэрүүлэхээрээ босоод яг хий гэсэн юм толгой дотор бодсон юм хийх гээ биелүүлэх гээд ирсэн байна. Гэсэн чинь ингээ хараа далайн эрэг дээр амар гоё ингээ хүмүүс алхаад далайд ороод сэлээд тэгээ далайн элсэн хүүтэн байна. Одоо уус нэлээ хүүтэн байгаа. Тэр эрэг дээр нэлээ олон хүмүүс орсон байна. За би камераар үлээ харуулъя. Зогсоол дүүрэн байна. Айгүйх тойрч алхаж байна. Хүмүүс далайраа орж байна. Далайн давлага арай зөөлхөн байна. Орой ирдэг бодоход одоо би харуулъя. Ингээд энэ эрэг дээрээс ингээд далай ер нь бол өдөөс хойш ирэхдээ бүр энэ үртлээ гэж тавлаад байна. Тэгээ ингээд доошоо гогцсон байгаа байхгүй юу. Тэгсэн чи өглөө болохоор ингээд далайн давлгаа айгүй юутай. Зөөлхөн одоо юу гэдэг хүчтэй биш. Яг эрэг хаваараа байт юм байна. Тэгээ тэр эрэгээр хүмүүс айгүй их орсон байна. Тэгээ тийшээ бас очивол бас гоё гүйхэн ёо давлгаа багтаага юм шиг харагдаж байна. Тэгээ тэр эргээр хүмүүс биеэ шарж байна. Тэгээ өглөө айгүй их ингээд далай тойрж алхаж гүйдэг. За тэгээ энийг нөгөө Baywatch үзэлтэй гэл ер нь бүх л кинон дэр далайн эрэг дээр амьдардаг хотууд дээр гардыг штэ. Тэгээ ерөөсөө өөрөө ирчээд нэг ч хийж үзэж байгаагүй зүйлүүдээ дотор байдаг нэг хүслээ биелүүлээд байж байна. Тэгээд яг 2026 оны өөртөө тавьсан зорилго нь юу вэ гэхээр 7 хоногт нэг удаа заавал далай дээр ирж өглөө орж байна. 7 хоногийн нэгээс илүү болохоос яг өөртөө худлаа ярьсан болох гэдэг байгаа байхгүй юу? Өглөө нөгөө ус уугаад гараад ирсэн чинь артаа далайгаа оруулъя гэсэн чи бүр амар хурцнаар өөдөөс гараад бүр нүдээ ингээд хөмсгөө зангадаад болтгоо. За далайтай орохоос өмнө би ингээд нөгөө далайн усыг
ерөөсөө одоо юу гэдэг нь далаад хүмүүс ингээд энэ амьдардаг австраличууд өдрөө болгон өглөө болгон далаа усанд ордог гэж байгаа байхгүй юу. Тэгээд жилийн 4 өдөр далаадаа ордог. Тэгээ ингээ яагаад далаад ороод байгаа юм бэ гэсэн чинь эднэр ингэж тайлбарлаж байгаа. Далаа ус ингээд нөгөө юм давстай тэгээд эрдсээр айгүй их байдаг болохоор дээрэс нь яг юм Австралийн далаа өөрөө нөгөө бохирдоогүй айгүй гоё ингээд цэвэрхэн хоггүй ямар нэг юм ургамал янз бүрийн юм ерөөсөө ингээд байхгүй наашаа ингээд таад харах юм бол далаа хэрэг ингээд цав цагаа илстэй илсэн дээр ингээд ямар нэгэн замаг мамаг ингээд хог мог ерөөс юу ч байхгүй тэр ингээд айгүй гоё юм цэвэрхэн юм далаа хэрэг уснаас ингээ өөрөө аим гоё юм цэвэрхэн. Тэгээд энэ австраличууд өөрсдөө ингээд өглөө болгон далаад орж байгаа ингэж нэгт ингээд арьс аим гоё болдог гэж байгаа. Хүний ингээ арьсан дээр ингээд янз бүрийн яар шаарах батга одоо игсэн юм юу эдэнтэй ингээд ийм харшлын юм гарах юм бол далаа усанд орохоор тэрний идгээчдэг. Тэгэхээр нөгөө бид нар ингээ жоохондоо ийм давстай усаар зайл, давстай усаар хоолоо зайл гэл тэгдэж штэ тий. Тэрнтэй бас яг адилхан юм шиг байгаа. Тэгэн гутлаа дээрэс нь ингээ ханаад манад гүрэх ч юм уу тий ингээ би өвдөх тохиолдол цээж гэдээс одоо юу гэдэг ямар нэг юм өвдөөд үе мөч юм уу ингээ өвдөх тохиолдол далаа усанд ор гэж хэлж байгаа хгүй. Далаа усанд сэл, далаа усанд өглөө олго очиж ор гэ. Эмчнэр нь хүртэл тийм юм зөвлөгөө өгдөг. Тэгээд дээрэс нь хамгийн чухал зүйл нь юу вэ гэхээр эйжинг буюу хөгшрөлтийг удаашруулдаг гинэ далаа ус. Тэгэхээр яагаад хөгшрөлт удаашраад байна гэсэн чинь ингээд ингээ бүх булчин ингээ чангалаад далаа ус тэгснээ дээрэс нь энэ дотор байгаа давстай одоо нөгөө нэг юм эрдэстэй юм давстай юм ус чи өөрөө арьсыг чангаруулад арьсыг нүхийг ингээд агшаагаад тэгээд ингээд хөгшрөлтийг удаашруулад ингээд одоо ботокс шиг ингэж барьд юм байна л да нүүр бүх бие арьсыг. Тэгэхээр энэ технологи нэг далайн эргийн австраличууд өөрсдөө бүр ингээд төрхөөсөө эхлээд далаа дээрээ ирээд хөгшин болтоо сая ингээд явж байгаа бүр ингээд 70 80-тай юм өвөөнөр хүртэл явж байгаа ард хүртэл нэг өвөө ингээд сууж байгаа байхгүй юу. Тийм учраас энэ хүмүүс ч өөрсдөө ингээд бүх насаараа далаадаа орцсон. Тэгээд далаад орохоор ерөөсөө ингээд хөгшрөлт нь маш удаашраад хөгшрөлт ингээд айгүй удаа яваад удаан залуугаараа байдаг тийм юутай юм байна. Тэгэж айгүйх ярьд юм байна. Тэгээ би бас наашаа ирэхээс өмнө судалж байгаа байхгүй юу далаа усны талаар. Ямар давуу талууд байна далаад сэлэх далаад орох гэсэн чинь хамгийн чухал зүйл нь яг миний саяны ярьсныг ярьж байна. Одоо ингээд биед болон сэтгэл зүйд амар гоё олон давуу талтай. Биеийн гэдэг нь маань түрүүний миний хэлсэн юм зүйлүүд сэтгэл буюу менталд ингээ амар гоё давуу талтай нь юу вэ гэсэн чинь одоо би ингээд 30 минутын далаа хэрэг дээр ингээ суугаад миний стресс санаа зовлон anxiety ингээд арилна гэж аахгүй энэ одоо юу давлгааныхаа чимээндээ энэ ингээ өөрөө ингээд энэ чимээ ингээд стрессийг арилгаж 50 мэдрэмж юм төрүүлдэг гинэ. Тийм гутаа өөр юу вэ гэсэн чинь ингээд далайн давлгаа далайн ус байглаасаа naturally аж аргалын гормоныг хүмүүст ялгаруулдаг юм байна. Тэгэхээр ямар нэгэн сэтгэл зовнил ямар хүнд ер нь одоо ингээд нэг юм refresh хэрэгтэй те ингээд юм гоё 7 хоногийнхаа юм сэргэлтийг авах эсвэл ингээд гол одоо юу гэдэг юм шийдвэр гаргах ч юм уу. За зүгээр энгийн өөрийгөө happy болгомоор байвал хүмүүс далаад ирж далаад орж далайн усыг сонсож аж аргалынхаа гормоныг одоо ихсэж гаргаж ялгаруулж юм happy амьдралын хэм маягтай болд юм байна. За тэгээ одоо бүр ингээ хүмүүс амар ихсэн. Бүр ингээ далаа эргээр алхаж байгаа хүмүүс бүр амар гэр бүлээрээ хүүхдүүдээ ачзэнараа нохоогоо эхнэр нөхрүүд ингээд хамтдаа ингээд алхаж байна. За тэгээд би бас одоо далаадаа орлоо. Тэгэхгүй бол би ингээд хараад ажилдаа гэртээ харин өглөөний цагаа бэлдэн хүүхдүүд нөгөө хичээлгүй байгаа болохоор хүүхдүүдэд идэх зүйл өдрийнхөө хоол молыг бэлдэн өөр хоол ланчийг бэлдэн тэгээ ажилдаа явна. Тийм болохоор одоо газ далаадаа орлоо.
Ажилдаа харъя. Ажилдаа явъя да. Өглөөний далай амжилттай шүү. За жоох энэ хавь. Амьдралын юм яа харуулъя даа. Тэнд хөнгөөж байна. Энэ өглөөний цаа кафе, кофе шоп байна. Тоос солилцуулж гин. Тэр талын хариг дээр хүмүүс гүйж байна. Өглөөний цагаа ирж ууж байна. Кофего ирнэ. Талын хариг хараа хүмүүс айгүйх кофе уудаг. Цэцгэн тоодлоо штэ хахад. Тийм цаг агаар хүүхэд амар хурд өсдөг юм шиг надад санагддаг. Тэгээ өглөө ингээд 6-д чинь 2:43 жилж илүү ирэхэд бүр ингээд паркэнд дүүрсэн. Би ерөөсөн өглөө амар хөнгөө хоосон байхад орно гэж бодсон ч үгүй. За бай бай.